Бага насны хүүхэд дунд чихний идэ төрөвслөөр өвдөх тохиолдлууд түгээмэл гарч байна. За судалгаагаар тэгээс 5 насны хүүхдүүдийн 80% нь дунд чихний өрөвслөөр өвдөж, тэр дундаа эрэгтэй хүүхдэд элбэг тохиолддог байна. Хэрэв өрөвслийг хүндрүүлж удаан явбал хүүхдийн хингэрэг хагарах, цаашлаад дүлээрх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байна. Сүхбаатар аймгийн Эргэн Эрдэнэхүү хүүгийнхээ чихийг хяналтанд оруулахаар Улаанбаатар хотод иржээ. Түүний 6 настай хүү 2 настайдаа дунд чихний идэ төрөвслөөр өвчилж байсан байна. Улмаар хингэрэг хагарч хүндрэл үүссэн тул жилдээ 2 удаа хяналтанд ордог гэлээ. Нэг чихнээс нь идэ гараад нэг чих нь ерөнхийдөө зүгээр идэг гэсэн. Тэгээд бид нар ч нь бол идэ гарч байгаа чих юм болохгүй болчлаа гэж эмчтэй үзүүлсэн. Тэгс жаарны эсрэгээрээ идэ гарч байгаа чих маань зүгээр, идэ гараагүй чих маань дотгошооноо тийм ясруугаа орох гэж гэсэн тийм мэдээлэл ирсэн те. Яг чих нь өвдөд байгааг хүүхэд өөрөө илэрхийлсэн үү? Гэхдээ өөрөө бол бүр нэг юм алийгүй. Яг тэр чихнээс нэг жоох идэ өтгөн тийм шар идэ гарангууд л тухайн үед 2 настай хүүхдээс эмчтэй юу болов гэд сумынхын эмчт үзүүлсэн. Гэсэн чи ер нь идээг нь харахад бол ер нь жоох өрөвслөйтэй байх шиг байна шүү. Та мөрөслийн эмнэлгүүдээр яваа гэд. Тэгээд даах мэдчихсэн. Дунд чихний өрөвслийн хамгийн гол шалтгаан нь вирусын гаралтай амьсгалын дээд замын халдвар буюу ханаад том уу юм а. За вирус хамраар орж хамрын салтад үржиж хамар битүүрэх шалтгаан болдог. Эцэгчүүд үүнийг энгийн ханаад гэж тоомжиргүй хандах нь илбгэ. За гэтэл хамар битүүрснээс шалтгаалж дунд чихний цочмог өрөвсөл үүсэх нь 90-95% магадaltaй байна. Евстахийн гуурс гэж чих хамар хоёрыг хоолбодог нэг юм сууг байдаг. За тэр ингээ хавгнаад битүүрэнгүүд дунд чихэнд шүүдэс буюу шингэн хордог, хасах даралт үүсдэг. Тэгээд тэр нь бактери үржих таатай нөхцөл болоод тэгээд зарим нь болохоор дунд чихний жочмог өрөвсөл гээд одоо уйлаад хүүхэд одоо чихээ дараад юм уу том үг сонсгол муудлаа гэж ярьдаг. Эсвэл за нэг 2-3 хоногийн дараагаас тэр хингэрэгэн хүндийн даралт ихсээд за нөгөө дотор нь үржиж байгаа бактери чинь идэ болоод тэнгэрийн айс хагарах. Тэгэд ийм процесс явагддаг. Тэгэхээр хамгийн түрүүнд ерөөсөө амьсгалын дээд замын өрөвслийг хурдан эмчлэх хэрэгтэй, хамрын амьсгалыг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Ерөөсөө инээс л цэвэр үүсдэг. Зарим эцэгчүүд гэрийн нөхцөлд шприцээр хамар угаах нь түгээмэл байдаг. За гэвч буруу гаалтаас болж шингэн хамрын гуурсаар орж дунд чихний өрөвсөл үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Зарим тохиолдолд шингэн амьсгалын замд орж хүүхэд хахах, амьсгал боогдох хүртэл аюултай гэдгийг эмч анхааруулж байсан юм а. За иймээс эцэгчүүд хүүхдийн хамрын амьсгалыг чөлөөтэй ойлгож, амьсгалын дээд замын халдварыг зайлуулах эрт зөв эмчлэх нь чухал байна.